та гишүүн бас аав хүний байр суурь илэрхийлж манай улсын төсөвтэй 500 мянга боломжтой юу? Анх 2018 онд санаачилсан юм байна шүү дээ. Тэгэхээр 2018 онд долларын ханш ямар байсан юм бэ гэдэг. Ингээд үгээр 2400 төгрөг байсан байна. Өнөөдөр 3560 буюу одоо бараг 3600 болсон байна. За энэ үеэс хойш гурилын үн ихэд 2 дахин нэмэгдсэн байна. 1200 байсан гурилын үн өнөөдөр 2400 болсон байна. Тэгэхээр энэ мөнгийг бол нэг л өгжил байгаа бол нэмэх нь бол зайлшгүй. 500 мянга гэдэг тэр тоо бол яг ямар шалгуураар яаж гарч ирсэн мэдэхгүй байна. Гэхдээ юмны үн ханш нэмэгдсэн байгаа учраас эхний зорилготой хэвээр нь байлгал нэмэхээс өөр арга байхгүй шүү дээ. Энэ дээр нь бол нэг тийм заавал ингэж иргэдийг 100 мянгаар нь зуруулаад энийн усыг урлаар хууль тогтоомжийн төсөл оруулаад ингэ хөндрүүлээд дэйлгүй засгийн газар өөрөө санаачлаг гаргаад асуудал усыг урал руу оруулаад энэ дээр нэмсэн зүг бахаа ийм бодолтой. Одоогийн бол 50 мянга нэг сүүж авах авч өгөхгүй байгаа гэдэг шүү дээ. Тийм. Одоо угаасаа сүүж өвхнээс гадна өөрөөрөө хүүхдээ тоолж чаддгүй эмэгтэйчүүд зөндөө шүү дээ. Нөгөө бэлэн найруулсан сүүгдэг, найруулдаг сүүгдэг. Тэр сүүчинд л ихэд үний хувьд бол 100 хол илүү гараад төгрөг болоо авчлаа шүү дээ. Дийнхнүүд бол меласан гэж уудаг байсан, хай гэж уудаг байсан те. Манайх ч хүүхдүүдэд өгдөг байсан. Одоо бол үн ханшив тасар өндөр болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол яг хүүхдийн хэрэгцээнд бол зориулахад үнэхээр авч хүрэлцэхгүй байгаа байхгүй. Дээрээс нь хүүхэд гэлтгүй юм чи гэртээ сууж байгаа хүн ах хэрэглээний зүйл зөндөө байгаа шүү дээ. Юунд ч ирнэ хүрхээ боллоо 50 мянга төгрөг. Энийг бол нэмэх нь зөв. Энэ дээр бол ямар нэг эргэлзээ танилцуулах бол байхгүй. Тэг хэд хэдэн хүчин зүйлүүдийг харуулцах хэрэгтэй. Мөнгөний ханш энэ хооронд яаж унсан юм? Анхны зорилготой яаж хүрч ирсэн? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд энэ ялангуяа хүүхд харж байгаа ээжүүд шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн яаж өссөн гэсэн хүчин зүйлийг л харах шаардлагатай. За хууль гишүүнийхэн зүгээс тань дараагийн асуултаас одоо ерөнхийлөгчийн санаачилсан те тангарагаас нэтсэн 900 зөрчил гарсан гишүүнийг эгүүлэн татдаг байх юм хуулийг ерөнхийлөгч санаачилсан. Зөв нь өнөөдөр өргөн мэдүүлэхээр л яригдчих байна. Энэ дээр та яг гишүүний хувьар, хуульчийн хувьар яг ямар байр суурьтай байгаа вэ? За энэ хууль хэрвээ батлагдсан тохиолдолд ямар өргөнлөө гарна гэж үзэж байна. Тэгээд бас наран туяа нараа гишүүн дахиад бас Батын Батбат гишүүн байсан тийм. Энэ хоёр гишүүн бас гишүүнийг эгүүлэн татах дээр бас боловсруулж орж ирж байгаа юм билээ. Хэрвээ яг ийм ижилхэн агуулгатай 3 хууль ороод ирвэл процессын үед яг яа. Тий, одоо тэгээд аль нэг ч хуулийн төслийг бол хараагүй. Өнөөдөр гар дээр ирсэн нэг ч хуулийн төсөл байхгүй. Юуны төрөнд энэ үндсэн хуулийн хүрээнд байх хэрэгтэй. Энэ бол зарчим. Үндсэн хууль дээр бол тодорхой заасан байгаа шүү дээ. Үндсээр өргөсөн тангарагаас нэтсэн үндсэн хуулийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүл татна гэдэг заасан байна. Тангараг гэдэг өргөө агуулга. Энийг яаж задлж яаж ойлгож ийн гэдэг шалтгаална. Санаачлаг бол ерөөсөө энэ дээр эсрэг бодолтой улсын хурлын гишүүн бол байхгүй байна. Процесс нь зөв буруу юу? Дотор нь байгаа үг текст нь ямар байна гэдгээс их юм шалтгаална. Тэгэхээр аль гишүүдийнх нь энэ хуулийн төслийг үзмээр байна. Одоо наран туяа нараа гишүүн маань юу санаачилсан, Батбат гишүүн маань юу санаачилсан, ерөнхийлөгчийн зүгээс ямар хууль санаачилсан гэдэг. Энэ дээр бол угаасаа намын бүлгүүдийн нэгдсэн шийдвэр гарч таарна. Бүлгийн урлуудаар хэлцэж таарна. Нийгэмд яригдж байгаа байр суурь нь болохоор хэрвээ ерөнхийлөгчийн санаачилсан хууль хэрэг батлагдлаа гэхэд ардчлалын дархлаа парламентын дархлаанд нөлөөлнө, сөргөөр нөлөөлнө гэдэг зүйл яригдж байна. Хэрвээ энэ өөрөө ямар байдал нь бол парламентын одоо энэ парламентын гишүүний тэр халдшгүй байдал гэдэг юм уу энэ асуудал яг ч хамгаалаад байгаа тэр хүмүүсийг сонгосон сонгогчдын үгийг л ямар нэг субъектив хамгаалах гэдэг энэ зорилготой байгаа шүү дээ. Тэрнээс ч тэр тухайн парламентын гишүүнийг ёс зүйн үйлдэл хийснийхэн төлөө юм уу буруу зүйл хийснийхэн төлөө хамгаалах гэж байгаагүй. Тэгэхээр үнэхээр нэг талдаа энэ сонгогчдын ирэх шиг цаллаа өгсөн сонгогчдын ирэх шиг хамгаалагдах уу гэдэг. Нөгөө талдаа парламентын гишүүний өөрийнх нь хувь хүнтэй холбоотой ёс зүйн зөрчил бус зүйлтэй холбоотой гэсүүлтэй бас хамгаалалт нь үүсэх юм уу гэдэг асуудлын зааг дээр л бид нар асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэрнээс шууд нэг талыг хараад энэ өөрөө парламентын дархлааг сулруулад энэ бол одоо бүгдийг одоо дүү текстийг хараагүй гэж одоо ингээд болохоо байлгалаа шилж болох. Нөгөө талаар юуг нь ч уншаагүй байж энэ хуулийг л баталчвал энэ бас сайн сайхан болох юм шиг парламентын гишүүд бүгд ёс зүйтэй болох юм шиг хандаж ус болохгүй. Тэгэхээр ерөөс энэ дээр бол өргөн хэмжээний хилцүүлэх хийх хэрэгтэй. Парламентын гишүүд аль хуулийнх нь одоо төсөл өргөн байраад ороод ирэх юм тэр хуулийн төслүүдийг үзэж байгаа. Аль хэсэг нь дэвшилттэй байна, аль хэсэг нь болохгүй байна гэдэг дээр харж байгаад энэ дээрээс шийдэл харна гэхээс одоо бол мэдгүй би гайхаад байгаа тийм дүгнэлт хийж байгаа хүмүүсийг үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж асуудлаас гарч яригдж байгаа. За дээрээс энэ хуулийн төслийг зааварчилж батлах хэрэгтэй гэсэн байр суурь явж байгаа. За эсвэл арчилд аюул учруулж байгаа гэдэг ч юм. Янз янзын байр суурь биш. Харж яж хэдүүл ярилцмаар байна.
бас нэг юм болгоомжлогоо манайд ер нь хуулийг нэг буруугаар ашиглаждаг тохиол байдаг шүү дээ. Одоо дургуй улс төрчтэй хуулиар ингээд намнадаг тий. Одоо үг хэлснийхэн дээр Нэг зүйл бол тодорхой байгаа. Олонхоор хүчтүүж асуудлыг шийддэг энэ механизм руу бид нар явж болохгүй. Тэгвэл яах юм? Хэн эрх мэдэлтэй байгаанд парламентынхаа сөрөг хүчний дуурсны шудраг ус зүйлийн шүүмжилсний асуудал тавьсныг нь буцаад татчихдаг болчихлоо болохгүй байхгүй. За хоёрдугаарт нь та хууль зүйн сайд байхдаа санаачилж ирсэн. Одоо төрийн өндөр албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авдаг байх юм хуулийг санаачилж хурал өргөн мэдүүлсэн байгаа тийм. Хурлын дарга орн буюу эрх баригч намын дарга орон нутагт ажиллах үеэр таны энэ хуулийг ер нь дэмжиж байгаагаа илэрхийлж харагдсан. Энэ дээр та байрсан. За Хамтарсан засгийн газрын зүгээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөлт тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ дээр хураах нөхөн төлөвлөлт гэдэг хоёулаа хамт яваад байгаа нь нэгэнтээ энэ хууль бус хөрөнгийг цуглуулаад тэрийг үрдсэн болж иргэд төлөөл гэж байгаа хгүй далайн ирэг дээр очиж үрээд эсвэл янз янзын байдлаар зугаа цэнгэн хүнд машин авчигээд ингээд үрдсэн бол тэрийг буцаад төлөө гэж байгаа хгүй. Энэ шиг нь хууль бус хөрөнгө хөрөх хуулийг бол дэмжинэ гэдэг улсын хурлын дараа өөрөө олон түмний өмнө мэдгдсэн миний төлөлийн баяртай. Монгол Улсын хурлын дараа нь ямар асрын учрал бол зөвхөн Монгол Улсын хурлын дараа гэдэг нь Монгол Ардын намын дарга хүн. Тэгэхээр бас энэ Улсын намын даргын хувьд улсын хурлын даргууд байр суурь илэрхийлж энийг бол батлах ёстой гэдэгтээ байр суурь илэрхийлсэн туйлын талархалтай байгаа. Өнөөдөр энэ хулгайчууд энэ уучлаарай муухай үг хэлье. Тэгэхдээ ард түмэн бидний боломжийг хулгайсан учраас энэ хулгайчууд ард түмний мөнгө хөрөнгөн дээр боломж олцоог өнгөрсөн жилүүдэд хулгайсан эдгээрээс хөрөнгө хураахад бол энэ дээр аль нэг нам хөвслийн ялгаа гэж байхгүй. Шудраг ёсонд намын ялгаа гэж байдаггүй. Шудраг ёсонд арчилсан нам ардын нам гэдэг ялгаа байдаг. Шудраг ус хэрэгжих ёстой. Тэгээ энэ үйл санаачлагыг дэмжиж хүн болгон талархалтай хандна. Тийм учраас Монгол Ардын намын дарга, Монгол Улсын хурлын дарга ямар сарын учрал энэ нийтийн албан тушаалтны хууль ёсрынгийн хураах хуулийн төслийг дэмжиж байгаад олон түмний өмнө хэлсэн хувьдаа бол энэ асуудлыг санаачилж олон жил араас нь явж байгаа нэг төлөв баяртай. Нийгэмд бол олон нийт бол угаасаа дэмжиж байгаа шүү дээ. Хууль бусгийн хөрөнгө хураана гэхээр гол нь улс төрийн хүрээнд гишүүдийн дэмжлэг хэр байх нь бол ялангуяа данаа арчилсан намын гишүүд бол өнгөрсөн намрын жолооны хүрээний хуулийг дэмжихгүй байгаа ч байр суурьуд. Тийм тэгэхээр ер нь бол одоогийн улсын хурлын гишүүдийн 80% шинэ гишүүд. Би бол шинэ гишүүдтэй бол маш их найдаж байгаа. Одоо Элдэн өнзийн одоо 2 жил өнгөрч байна. Тэгээ энэ хугацаанд хууль бусаар хөрөнгөчүүд айх айцтай энэ төр болцсон байгаа биш байх гэж найдаж байгаа. Нөгөө талаас улсын хурлын руу орж ирээд хилцэгдээд хилцүүлэг нь яваад ирэхээр энэ ямар утга учиртай юм гэдгийг нь ойлгохно. Энэ ямар зорилготой вэ гэдгийг нь харагдана. Хувийн гишэлтэй ямар ч хамаагүй гэдгийг нь харагдана. Ингээд ирэхээр энэ чинь даян дэлхийн зарчим байхгүй Монгол улсад л ингээд яваад байгаа болохоос биш. Энэ чинь даян дэлхийн зарчим. Тэгэхээр энэ даян дэлхийд даяар мөрдөж байгаа энэ зарчмыг Монгол улсад хэрэгжүүлэхэд татгалзах ус төрж гарахгүй болов гэж. Татгалзах ус төрчдгийг би хэлэх шалтгаан мэдчихэв. Одоо энэ хууль чинь байгаа штэ гэдэг юм ярих байхгүй байсан бол өнгөрсөн жилүүд яаж хураах вэ? Одоо тэгвэл ягаад юм олон хууль сургах хүмүүс яваад хууль хугацаанд дууссан гэдэг үндслээр хэрэг шалгаж жагаад өршөөл байлгарсан гэсэн үндслээр өршөгцийн олон хүнд хариуцлага тооцохгүй байсан гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ удааг улсын хурлын чуулганаар бий бол энэ харагдах байхаа хэн хаана байгааг, хэн аль талдаа байгааг, хэн айцтай байгааг, хэн ард түмнийхээ талд байгааг харагдах байхаа л гэж бодож байна. Та сая намрын чуулганы завсарлагаанаар тойрогтой бас очиж ажилгүй малчид бас ер нь ямар асуудлуудыг ярьж гин малчдын тухайд нийгмийн даатгалыг нэг удаа